Сатан харагдах өндөр аттай тойшин мөнгөн цастайда цаачлын ёсон нүдэрэ цагаа сүгэн өргөё гэж. Би боловсралгүй хүн шүү дээ. Боловсрал байхгүй. Яагаад гэвэл би ердөө амьдралын их сургуульд өгсөн. Соёлын яамны төргөн тосонд нэртэй байсан би. Ингээр гоё хөдөө гарч байгаа. Сарууны үйлх нэгдсэн тийм бүр нэг системтэй сургалттай болгочих юмсал гэдэг санаа энэ багш нараас бас авсан юм шүү би. Би тэрний шинэ ардных нь хөдөлгөөнийг аваад тэн дээр баяжуул тасгалын юу оруулж өгч байгаа байхгүй юу. Тэгээд парк барьчихад энийг илүүрцэх гэвэл яах вэ гэхээр хангаж яг тэр энд тохирсон хөгжим бүч аян. Тэгээд тэр хүний материал дээр нь би бүжиг тавьчихгүй юу. Сэвждугаан бүжгүүдийг та өнгөөр илэрхийлье гэвэл ямар өнгөтэй зөвөрлөх вэ? Солонгын 7 өнгөтэй зөвөрлөл. Би одоо 5 хянууд бүжиг хийсэн хүн байна. Сайхан дэвэд гараад ирж байгаа бүхийг хараад би баяр хүрээд бөө дэвж чадахгүй байгаа бүхийг хараад дургу хүрээд сууж идэг байхгүй юу. Би одоо их буруу сургаад өгчихсэн байлээ. Өвдсөн ч өвдөөгүй юм шиг бай. Одоо хүүхдүүд нэг хөдөлмөрч биш байгаа юм шиг байгаа юм да. Тэгээд юу хийх нэрийн гिचээд байх ухааны юм бас харагддаг юм аа. Өдөрлгөн сайдагтахаар бүх юм сайдагдах юм биш үү одоо ч. Тийм нэг гач мохоо ястай нэг энийг би үзий яддаг. Тэгээ Сүхбаатар барилгачин болцсон байсан бол яана? Эр хүнийг их хүндэтгэндээ монгол хүн. Ер нь монголчууд хайр гэдэг чинь ястай гайхамшигт. Хайр шиг сайхан юм энэ ертөнцийн амьдралыг хайрлах тогтоож байгаа юм шиг зээ ер нь бол тийм. Энэ Монгол орныг онож төрсний учир нь та энэ Монгол бүжгийн энэ гайхамшигыг системтэй одоо сургалтын хөтөлбөртэй болгож ийм сайхан бахархалтай үйл хийх гэж л ирсэн юм байна да тийм ээ. Тийм ээ тий. Би бүжгийн их урлагт бие сэтгэлэн зориулж зүтгэсэн хүн. Би биеэр угуулсан мэтгэж амьдарсан бүжигчин хүн.